Тэгээд та бүхний өмнө ойлж болдог хүн билгийг хэлж байна. оны 10 сарын тэр нэг өглөө гэрээсээ гарахдаа цонхоороо хараад юу бодож байсан болоо гэж. Монгол улсын их сургуулийн хуульцсан сургууль би орох юмсан. За шалгалтаа өгөө тэнцсэн. За тэнцсэн одоо би мөрөөдөлдөө хүрэх гэж байна гэж бодсон уу? Эсвэл зүгээр нэг сургуульд сураатахыдаа нэг юм хийхгүй бол уйдаад байна да гэж бодсон уу гэж. Тэр 3 жил хагасд бол та хаашаа юунд зорьсноо илүүтэй ойлгосон баг. Та бүхний хувьд бол зүгээр 12 дугаар анги төгсөөд орж байгаа хүмүүс биш. Өмнө нь мэрэгжил эзэмшчээд 2 дахь удаага амьдралын мэрэгжлийн алхам хийсэн ийм хүмүүсээ. 2 модчин байж гинэ түлээ үлддэг. 2 модчин яаж исэн гэхлээр түлээ чи өглөө яг зэрэг ажилдаа гараад орой зэрэг буудаг байж. Тэгсэн чинь нэг нөхөр нь өдөр гэрлүүгээ гүгээд идэг болжээ. Нэг цаг гэрлүүгээ гүйдэг болж. Хэдэн сар өнгөрч ажиглал байсан чинь нөө гэрлүүгээ гүйдэг нэг цаг бага ажилдаг нь илүү түлээ хаглаад илүү бүтээмж хийгээд илүү цалин аваад байж. Нөгөөх нь гайхаад чи хоёр өглөө хамт ирдэг. Орой яг хамт буудаг. Өдөр чи гэрлүүгээ нэг цаг гүйдэг. Яагаад чиний бүтээмж илүү байна вэ гэсэн. Нөгөөх нь би гэртээ харж сүхээ ирэлдэг юм аа гэсэн. 2022 оны 10 сард та амьдралыг нийгмийн харилцааг арай өөрөөр харж ирсэн баг. Мөн үү? Одоо та хаана юу хэлэх, хинтээ яаж харилцах вэ гэдгээ илүү няхуур эргэцсэн харилцаа гэж юу вэ гэдгийг ойлгоцсон учраас ажиллаж байгаа салбартаа та илүү амжилт гаргах ийм боломжтой болж байна. Анх би та нарыг 1-р курст хичээл орж байхад үндсэн хуулийн оршил гээл цээжлүүлж ясан санаж байна уу? Одоо санаж байгаа юм байна уу? Үндсэн хуулийн оршлоо. Монголын ард түмэн байдаг. Тэгэхээр энэ үндсэн хуулийг бид үзэл баримтлалтай юутай хэйтэн бидэнд багцлж ингэж ойлгуулж энэ улсыг хөгжүүлэхийн тулд энэ улсын түлхүүр юу вэ? Хөгжилд очих түлхүүр юу вэ гэдгийг бичсэн хүн бол Брагийн чимэд багш үндсэн хуулийн эхийг орхижулээ. За өнөөдөр та бүхэндээ хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой талаар хичээлээ. Хуучин сургуулийн үүдэнд байсан шүү дээ санаж байна уу та нар? Чимэд багшийн зурагтай доор нь энэ үг байдаг. Тэгээ би энийг бас ингээд энэ ямар учиртай үг юм болоо гэж бодоод байдаг байсан байхгүй. Би жинхэнэ хүн мөн үү гэж. Та жинхэнэ хүн мөн үү? Та Homo sapiens мөн үү? 2 үлтэй, 2 гартай, хөдөлмөрийн бага зэвсгийг авч ашиглаад явдаг хүн мөн үү? Монгол үгчээр хүмүүн, латинаар humanus, англиар human, язгуур нь бүгдээрээ нэг үзчихсэн бид нар тийм үү? Human, хүмүүн, humanus, homo дандаа язгуур. Оросоор гуманность, гуманны гэж явахлаар бас human, хүмүүн гэдэг давхцсан. Тэгэхээр жинхэнэ хүн гэж юу? Нөгөөний хүн гэдгийн уртал жинхэнэ байгаад байгаа чи гарч ирдэг. Хуульч болж ээж жинхэнэ хүн, чиний шаардлага жинхэнэ хүн гэдэг байгаа чинь юу юм бэ гэдгийг тавьж тайлбарлаа. За энэ чимэд багшийн зургийг бол зөндөө харж ирсэн баг. Би бас өөрийнхөө зургийг дандаа энэ зургийг авчуулах дуртай. Тэгээ багш маань бол чи дараа хичээл орохдоо дараа чамд хэрэг болно шүү гэж бүр өөрөө зорж хоёулаа нэг зураг авахуулах ёстой шүү гэж хаад ингээд зураг авахулсан. Энэ номын сонд. Тэгээд энэ зургийг бол би багшийн тухай сургаалыг альдахдаа бас гаргаж одоо PowerPoint юм пост дээр одоо оруулдаг. Хууль бол зорилго биш, хүн бол зорилго гэдгийг эхлээд ойлгосон.
Хууль зорилго юм уу? Хуулийг хамгаалах гэж байгаа мó эсвэл хүнээ хамгаалах гэж байгаа мó гэдгийг хамгийн түрүүнд бодох ёстой. Энийг бодохгүйгээр догматик хандлагаар хуульд тэгж заасан гэж хитрхи их дайрах, түүний гаргалгаа нь хүнд яаж очиж байна вэ очиж ямар үр дагавар үүсгэж байна вэ гэдгийг бид нар бодох ёстой учраас хуульчин хүнд зориулсан шүү. Шийдвэр гаргахдаа хүнд зориулсан шүү гэдгийг байнга санаж яхахыг жинхэнэ хүн. Жинхэнэ хүн. Хууль бол зүгээр хэрэгсэл, харин хүн бол юу ах вэ? Үндсэн зорилго нь байна. Жинхэнэ хүний үг үйлдэл зөрөхгүй байх ёстой. Жинхэнэ хүний үг үйлдэл зөрөхгүй байх ёстой. Нэг зангаараа буюу хаа нэгтээ олон нийтийн өмнө ярьсан зүйлээ буцаад түүнийхээ далдуур өөрөөр үлддэг байх ёстой. Өөрөө зөрчидгүй, эрх мэдэлтэнд тал засдаггүй, мөнгө айдас хоёрт худалдагдахгүй байж ээж та жинхэнэ хүн буюу хуульч болж байгаа. Сул дорой талд зогсох зоригтой байхыг жинхэнэ хүн гэж. Ялах магадлал багтаач зөв зүйлийн талд зогсохоос айдгүй тийм хуульчийг жинхэнэ хүн буюу хуульч гэж. Шударгаас угаасаа сул дорой хүнд очидгүй. Сул дорой хүнд нийгэм өөрөө бүтнээрээ эерэг ээлтэй байж чаддаг. Харин та эрх зүйч хуульч болж байгаа. За одоо хуульч гэдэг утгаар одоо эндээс яах нь вэ? Хэдэн хуульчин шалгалт өгөө? За яшиг одоо би ингээд нэг сургууль төгсчлөө боли гэж юм байна. Цаашаа хичээгээрээ дахиад 2 жил яваарай. Тэгээ хуульчин шалгалтаа өгөөрэй. Та нарын нэг азтай зүйл бол өдрийн анги шиг яах нь вэ? Хуульчин сонгон шалруулах шалгалт өгөх боломжтой болчихсон. Тийм учраас за өнөөдөр нэг юм дууслаа гэд зогсохгүйгээр 2022 оны 10 сард гэрээсээ гарахдаа цонхоороо харахтаа мөрөөдлөө биелүүлж байна гэж гарч ирсэн болвол одоо та энэ мөрөөдөлд хүрэхэд эрсдэл нь юу юм? Арга зам нь юу юм гэдгийг эрх зүйч гэдэг диплом аваад яаж вэ? Энэ шатыг даваад өөртөө бий болгож. Тэр нэг өдөр Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд орох шийдвэр гаргасан өөрийнхөө тэр бодолд баяр хүргэе. Тэр бодол амжилттай биелж агаад баяр хүргэе. Сул дорой талд зогсох зориг. Дараа нь хүний зовлонг ойлгодог байх ёстой. Хуульч хүн хавцас тэрэг, хуулийн зүйл заалт, протокол, тэмдэглэл хардаг. Жинхэнэ хүн бол түүний ард талд нь байгаа хүний амьдралыг боддог, төсөөлдөг. Хуулийн байх ёстой гэж чи заавал тэр хүнийг хуулийн дагуу шийдвэр гаргаж байгаа ч гэсэндэ түүнд ямар зовлон бий болоод байна вэ гэдгийг байнга бодож байх ёстой. Айдсаа дийлдэг байх ёстой. Одоо та үндсэн хуулийн эрх зүй, иргэний эрх зүй, эрүүгийн эрх зүй, олон улсын хувийн эрх зүй маш олон хичээл үзсэн учраас хуучны тэр хүн биш. Та бол сургууль төгссөн, сургуулиас мэдлэг авсан учраас зурагтаар юм гарч ирсэн ч гэсэндэ яах нь вэ? Төмсөө арилгаад зогсоод ингээд хүүхдтэй хоолч юм уу хийж явахтал тэнд зурагтын мэдээ явж явахтал чиний сонсох мэдрэмж чи арай өөр болцсон. Энэ зөв байна уу, буруу байна уу гэдгийг чи дотроо ягаад гэвэл мэдлэгтэй болцсон учраас шийдвэр гаргах, оюун дүгнэлт хийх боломжтой болсон. Энэ болохгүй байна да гэдэг бодсон зүйлээ өөрийнхөө хэмжээнд илэрхийл. Албан тушаалтан систем дарамт шахалтаас айхгүй бай. Айж байсан ч чимээгүй дууга байхгүй бай. Яагаад гэвэл чи бусдаас илүү жинхэнэ хүн болох алхмаа хийж байна. Гэхдээ хуульч биш л бол жинхэнэ хүн биш гэдэг эсрэг логик би яриаггүй шүү дээ, тийм үү? Бүх мэрэгжил өөр гэсэн онцлогтой. Гэхдээ манай мэрэгжил бол нийгмийн эмч, нийгмийн инженер гэдэг байгаа учраас та
нэгэнт сурсан юмнасаа буцахгүй, бодсон зүйлээсээ айхгүй. Айдсгүй хүн биш, айдстайгаа тэмцдэг хүн л жинхэнэ хүн гэж. Ашиг сонирхлоосоо давж сэтг гэж. Хуульч хүн надад ашигтай юу гэж биш, нийгэмд зөв үү гэж асуудаг байх шээ. Аливаа асуудлыг шийдэхдээ, аливаа юмд оролцохдоо надад ямар ашигтай юм бэ гэж биш, харин нийгэмд зөв үү гэж асууна. Албан тушаалд хүрэхийн төлөө хизээч шудраг ёсыг золиослохгүй гэсэн санаа. Хэн нэгэнд нь долгоноо чимээгүй байжгаад улын долоогод хүссэн зүйлийг нь хийж өгöd албан тушаалд очдог ч юм уу. Эсвэл тэрнээсээ мөнгө хождог ч юм уу. Бид нэг цүнх баригч гэдэг нэртэй шүү дээ, тийм үү? Цүнх баригч байжгаад тэрнийхээ ашигыг олдог ч юм уу. Ийм бишээ. Жинхэнэ хүн бол тийм биш шүү гэж. Тэгэхээр ашиг сонирхлоос давж сэтг. Надад ашигтай юу биш, нийгэмд зөв үү гэж. Бярагийн чимэд гэдэг энэ хүний үргэлжлэл болж Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн багш нар бид та бүхэнд хичээл заан аль болох чадах чинээгээр өөрсдийнхөө сурсан зүйлийг энэ хүнээс ойлгосон зүйлсээ уламжилж ирдэг. Энэ их аян дөнгөж эхэлж байгаа гэдгийг бүү мартаарай. Эргээд үргэлжлүүлж улам сайн сураарай. Заавал магистрт сурахын тухай юм уу, хуульчийн сонгон шалгаруулахын тухай би яриаггүй шүү. Сурсан мэдснээ улам батжуулаарай. Өөр өөрийн бизнес ажил төрлөө хийдэг ч гэсэндээ тэр бүхэндээ хуулийн мэдлэгээ улам хорцолж, илүүг ашиглаж, илүү хурдтай байх ёстой. Багшийн жинхэнэ хүн гэдэг ойлголтын дээр би та бүхэнд өөрийнхөө бас нэг бодсон зүйлээ нэмж хэлье. Энэ нийгэм бол маш хурдтай нийгэм. Сайн хүн гэдэг бол даруй юм аа. Даруй хүн дуугаа байгаад юмыг ажиглаад байхыг, намтай байхыг хэлнэ гэдэг ойлголт энэ орчин цагт байхгүй. Энэ орчин цагт мэдээлэл, Facebook, Instagram, одоо сошиалын юу вэ? За AI тийм үү? ChatGPT юу нь янз бүрийн юм гараад ирсэн учраас та даруй байх, намтай байх хэрэггүй. Маш хурдан сэтг, жинхэнэ хүн байхын тулд хурдан сэтгэж үзэл бодлоо байнга илэрхийлж, солилцож хамтдаа цаашаа хөгжих ёстой. Өнөөдөр хэдэн хүнд өгсөж байгаа гэлээ? 73 хүн бүгдээ хамтдаа нэг ам бий болсон баха. Би танай анги дээр үстэй өвлийн өвгөн болж очиод идэг чинь. Тийм үст те. Тэгэхээр та нар бол бусад ангиасаа магадгүй илүү коллективтэй ангиж би ажигласан. Тэгээд энэ юма хамтдаа хадгалаарай. За хамгийн сүүлд нь бүгдээрээ босоод багш нар босч ирэггүй шүү. Оюутнууд босоод шалгалтаа авна. За багш хэлэн дагаад илэрэй. Монголын ард түмэн бид. Улсынхаа тусгаар тогтнол. Бүрэн эрхт байдлыг баттадган бэхжүүлж. Хүний эрх хэрэгчлөө. Шудраг ёс. Үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж. Төрч ёс. Түүх соёлынхаа уламжлалыг нандинан өвлөж. Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж. Эх орондоо хүмүүнлэг, иргэний арчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо олгоно. За бүгдээ хоёртой дахиад хичээл заахгүй бах, дахиад таарахгүй бах, байг таарах бах тийм үү. Тэгээ энэ тэнд тааруул багш нь танихгүй байж магадгүй дахиад хэлдэг шүү та нартай. Би тэр дэдэн оны төгсөлт байгаа тэргээ сануулаарай. Анх орж явахдаа хэлсэн биз дээ тийм. Би хасгас зүүдэг. Годомжинд гарахаараа хүн нөгөө ийм овцтой ч нэг харчаад эмнэлэгт очиод нөгөө эмчүүд үзүүлсэн чи багшаа гэдэл чи юу илээ гэдэж маа хувц центрээс. За тэр яах вэ? Бүгд нь амжилт хүсье. Ямар ч байсан энэ урт аянд сайн сайхан яваад ирлээ. Энэ бол амжилттай байлаа. Аж аргал өсье. Баярлалаа.